Нулимс туссан өдрийн тэмдэглэл. Зохиолыг хүчсэн Пейлиш. Дууруулсан Хиннэг. Богино өгүүлэг. Би юу буруу хийсэн юм бэ? Юу дутлаа гэж? Би ер нь юугаар дутаасан юм бэ? Химэн тавир дээрх өмнө нь зулаасах өсвөр насны хүүгийн зургийг харж буй Бетрун ирхэллээ. Нүүрэнд нь нулимс хүртэл удаан тогтхоос төвшөн бушуухан доош урсах шиг түнд санагдана. Яг орчлон дээрх цоргон цүүн амьдралд удаан тогтхоос төвшөн амиа хорлсон шиг. Ардаас бэлхүүсээр нь тэрч байсан ихнэр нь тоцсон л юм байлгүй дээ гэж шивнэ. Зулын гэрэл таазан дох чийдэнгээс илүү тод гэрэлтэж байлаа. Өнөө хижээл насны хүүгийн зургнаас харцаа үс салгана. Тэр зураг дээр хүүчмэн адил түүнээс харцаа үс салгах ажээ. Энэ бүх ууй гашуу гинтийн явдал түүнд яг зүүд мэт байв. Өчигдөр орой гэхэд тэд халуун амбулэрээ ширээнд сун хооллож байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр энэ нэрийн сэтгэл дотроос гуниг харуулслаас бусд нь хаашаа чим дөрвөн атсан болол та. Гидснэлсэх удаан зогссондоо болоод биенчлэх зэргийг тэр мэдэрсэнгүй. Гагцхүү аавыгаа ээжигээ гэрэлд ирээдүгөө үүрдэрсэн хүүгээ л тархиндаа байлгана. Яагаад өчигдөрхөн инээж байсан хүүгээс нь зөвхөн зураг олуулсныг тэр үнэхээр ойлгохгүй байлаа. Өөрийнх нь төлөө ямар хичээж нойр хоолой хасан байж ажиллаж байсан билээ. Гэх бодол түүнийг хэсэг цухалдуулахад хүргэжээ. Гэхдээ тийм байдалтай удаагүй юм. Тэр хүүгийнхээ зургийг ширтэн зогсоод өвлийн урт шөнийг өнгөрөөхөд бэлэн байх шиг. Хажууд нь зогсох гэргийнч мөн адил. Долоо хоног өнгөрлөө. Өнөө хэрэг хүүгийнхээ өрөөнд орж иржээ. Хүүгийн сурцны дараа анх удаа орж ирж буйна энэ нэлээ. Эхний хэдэн өдөр тэр энэ өрөөнд орж ирэх байтугай харахыг ч мөн бодохыг ч хүсдэггүй байсан юм. Учир нь яг энэ өрөөнд хүүн хоолоогоо бомилж амиа хорлсон. Тэр дүр зураг түүний тархинд хизээч арилахгүй гүн хартал болон үлдчихсэн гэжээ. Одоо ч гэсэн нүдэнд нь харагдсаар л байна. Орон дээрээ унтах гээд нүдэн анхад хүртэл харагддаг сэтгэлийн хідэн хэсэг хуваасан тэр зураглал өрөөнд нь орж ирэх үед харагдахад тэр гайхсангүй. Цаг хугацаа бүхнийг идгээд гих хаанаас ч үлээ хинээс ч үлээ сонсож байсан үгийг төрхөн зур санав. Өдөр хоног өнгөрөх тусам нүднийх нь өмнө завуудчихсан юм шиг байсан дүр зураг баг зэрэг холдоод мөн бүдгэрсэн мэт түнд санагдаж байлаа. Тийм ч болохоор тэр магадгүй юм гэж бодлоо. Өлгүүрт өлгөөтэй байх хүүгийнхээ дөрөмт хувцсны хажууд зогсов. Тэгээд үнэрлээ. Дахиад л нулимс хацрыг нь даган урслаа. Шанааных нь ясан дээр хэсэг тогтон үерлэж байгаад доошлоо. Хангалттай биш үү гэж тэр өөрөөсөө бодлоор асуулаа. Мэдээж хариулт байхгүй. Гараараа нүдээ нэг сайн шудраад нусаа татав. Хүүгийнхээ эд зүйстэй салахаас гүйцэтгэх гэж орж ирсэн гэдгээ мартах шахжээ. Өрөөнд доторхыг удаан гихч нь тойруулан харлаа. Бичгийн ширээний хажууд ирж зогсов. Гэтэл түүний нүдэнд ширээний хөлний хажууд байрлах хогийн савнд хийсэн дэвтэр өртлөө. Хийсэн ч гэжтэй магадгүй шидсэн байх. Дэвтэр дэлгээстэй байна. Яг хин нэгэн тоомжиргуу наргагүй чулуудаж орхиод дахиж тийшээ хараагүй юм шиг. Сайтар харуул хогийн савнд бацаастай дэвтрийн хуудаснууд бас байв. Эхлээд хуудаснуудыг базаж хогийн сав руу шидээд дараа нь
дэвтрийг дээр нь шидсэн юм болов гэж хүүгийн эцэг бодов. Тэр дэвтрийг хогийн самнаас аван эргүүлж тойруулан харлаа. Зузаан, том, хөрөнгөнтэй дэвтэр байлаа. Эхний хуудсыг нээж үзв. Тэмдэглэлийн дэвтэр гэж томоор бичсэн нэхэлж нүдэнд туслаа. Тэмдэглэлийн дэвтэр гинөө гэж тэр өөрөөс асуугаад дараагийн хуудас руу эргүүлв. 9 сарын 3. Сайн байна уу хүндэт өдрийн тэмдэглэл минь. Чамтай дахиж уулзаж байгаадаа баяртай байна гэсэн хамгийн ихний өгүүлбэрийг аяархан уншлаа. Миний хүү өдрийн тэмдэглэл хөтэлдэг байсан гэж юу? Би огт мэдээгүй штэ. Би яагаад мэддэггүй байсан юм бол? Надаас нуусан хэрэг үү? Эсвэл зүгээр л мэдээгүй юм болов уу? Гэх мэт асуултууд тархинд нь нургаж хэсэг бодлого ширв. Тэгээд хүүгийнхээ тухай дурсах гэснээ болоод тэмдэглэлийн дэвтрийг уншихаар шийдлээ. Учир нь түүний оюун ухааны хөдөлгүүрт гэмтэл гарч чаад өмнөх шигээ сэтгэж чадахгүй байгаа билээ. Хүүгээ дурсаж дахин нулимсурсгаснаас олон асуултын хариултуудыг олох гэж дөнгөн данган ажиллах тархи толгоохоо зовоосноос зүгээр л хүүгийнхээ бичсэнийг уншсан нь дээр мэд түнд санагджээ. Тэр дэвтрийг ширээн дээр тавин өөрөө сандалд сууж тухлаж аваад уншиж эхэллээ. 9 сарын 3. Сайн байна уу? Хүндэт өдрийн тэмдэглэл минь. Чамтай дахиж уулзаж байгаадаа баяртай байна. Чамааг хөтлөөгөө 3 жилийн турш хаяа уншиж өмнөхөө дурсдаг байсан шүү. Гоёсан. Өмнөх чамааг бичгээ байсан шалтгаан үнэхээр мангар байсан шүү те. Би яагаад тэгж бодсноо одоо хүртэл ойлгодгүй. Дэвтэр дуусахад тэмдэглэл дуусна гэж бодсон юм аа яшин. Жох хөөхтэйчтэй. Харин өнөөдөр шинэ ийм том дэвтэр нэгээ чамтай дахиж уулзахаар болсондоо нэрнгээсээ би баярлж байна. Тэр энэ өгүүлбэрийн төгсгөл гараараад зүрх зурж. Баярлсантай болоод хамгийн чухал зүйлээ хэлэх марчиж. Би энэ жил шинэ сургууль шилжиж чадсан. Хотын төвд байдаг том сургууль. Манай гэрч гисэн гэр хорооллоос ийшээ нүжирсэн. Чи бүр төсөөлөхгүй дээ. Толгой иргэм олон хүүхдүүд бочиг наатал. Би бүр анги руугаа орох гэж баг төөрөг шахсан гэж. Тэгээд ангид орсон чинь яа. Өөрийгөө танилцуулах гэж салганаад арай ч гараатгаж айгүй болсон шүү дээ. Би өөрийгөө дуумтай гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ тийм санд руу ичимхий гэж юусоо бодоогүй. Тэгсэн чи харин тийм л юм байна лээ. Хүүхдүүдийн харц, хүүхдүүд бишээ. Манай шинэ ангийнхны харц ямар намайг цоолох гэж байгаа шүү дээ. Тэгж хараад тахтай яхав. Намайг цонхон талын хамгийн арын ширээнд суух хүртэл нүдээс халгалгүй харсан цаа. Сууж байхдаа анги доторхыг ангийнхныгаа хиддэн удаа тойруулж харсан. Анги доторх гэвэл хан дээгүүр нь юуны чилээ дээ нэг булан гих гарчигтай самбар тэгээд янз бүрийн мэдээллүүд газрын зураг наачсан байсан. Харин ангийнхан маань бол 3 игний ширээнд 2-2-ороо хуваагдаа сууд юм бэл. Нийлээд олоолаа байсан шүү. 30-аас л олон байхаа. Анги маань бол нэг иймэрхүү. Өөр нэг сонирхолтой зүйл гэвэл чи наан мэдэн дээ. Жохон үг дууцөөтэй гэдэг юм аа. Харин тэгээд яаж ангийнхантайгаа танилцъя та гэж бодож байсан чинь завсарлагаанаар хідэн бүгд өөрс дээрээ танилцдаг юм шүү. Гоё гац дээ. Би нэрнүүдийг нь марчиж. Ийм л байна да. Эдгээрийг чам тоолцох гээд өнөөдөр бичиж байгаа маань энэ дээ. Энэ сургууль бас ангийнхан маань шин содон байхаа болчихвол би магадгүй чамтай уулзгаа болох байх шүү за. Урчлаад уучлалтгүй чи. Гэхдээ тэр хүртэл бол бицээр байх олно гэдгийг амлаа. За, ээж нөгөө өрөөнөөс хоолоо идэрэй гэж дуудаж байна. Тэгж байгаад уулзъя да. Баяртай. Хүндэт өдрийн тэмдэглэл минь. 9 сарын 6. Сайн уу? Хүндэт өдрийн тэмдэглэл минь. Манай ангийнхан жоохон хичээлийн идэх муутай санагдлаа. Ямар ч хичээл дээр гэрийн даалгавар хийж ирсэн хүүхэд цөөхөн байх юм. Мөн анги дээр хичээл хийдгэн ч гэсэн хэдхэн. Ялангуяа математикийн хичээл дээр
Өнөөдрийн ангийн ажлыг надаас гадна манай салгааны хамгийн урт суудаг Инг Чимэг гэдэг охин багшид үзүүлсэн. Өөр хэн ч шалгуулаагүй шүү. Ядаж хальт орлож үзээд багшаас ирж асууж болно доо. Гэтэ тэд тэгээгүй. Зүгээр л уцаа шагаацгаагаад л хоорондоо илтвзүүлж шалчих юм. Утас оролдох, хоорондоо ярих цаг бидэнд өчнөө олдно. Харин сурч боловсрох цаг хязгаартай үсттэй. Тийм ээ. За мэдгүй юм да. Нэрээ дөрвөн бичгтэй хідэн хүүхдүүд надтай ирж танилцсан гэсэнтэй би нэрнүүдийг нь мартчихаж гэж байсан шүү дээ. Энэ хэдэн өдөр бас хүүхдүүд ирж танилцсан. Бас л бүгднгийнх нэрийг санахгүй байна. Гэхдээ Хүрлээ гэдэг хүүхдийн нэрийг бас санаж байна. Нилээд том, чангартай хүүхдээс бусад эрэгтэй хүүхдүүд үгэнд нь ороод байсныг ботход анги атмаа юм шиг байлээ. Намайг ханаас шилжиж ирсэй гэж асуухт нь би гэр орлоос гэж хэлчихсэн. Тэгсэн чинь царай нь харцсан жоохон өөрчлөгдснөө амаа хальт хөдөлгөж тийм үү гэж хэлснээр толгойд тгсэн. Би энэ талаар хэлдэггүй байж юу гэж бодогдоод байх юм. Тэгээд л би ямар худлаа хэлж чадах штэ. Ямар хамаа байна? Намайг юу гэж бодолгодог? Гэхдээ л үнэхээр манай ангийнхан миний төсөөлж байснаас бол шал өөр хүүхдүүд байлаа. Уг нь би том сургуулийн сурагчид өөр байх болов гэж бодож байсан. Ийм л андаа. Тэгээд дараа уулзъя. Өдрийн тэмдэглэл минь. Энэ хуудаснаас дараагийн хэдэгдэн хуудсыг урж авчээ. Магадгүй бацаад хогийн савнд хийсэн биз гэж эцэг нь бодов. Гэхдээ хогийн сав дотроос бадсан цаас гаргаж ирээд унших хүсэл түнд байсангүй. Ямар ч тач эхлээд дэвтэр дээрх хуудас таниудаа уншиж дуусгая. Харин дараа нь хэрэг болвол хогийн сав доторхыг уншина гэж тэр шийдээд үргэлжлүүлэн уншлаа. 10 сарын 3. Сайн байна уу? Харт өдрийн тэмдэглэл минь. Өнөөдөр дахиад л Инг Чимэгт бичсэн захиагаа өгч чадсангүй. Яг яах вэ? Яаж өгөх вэ? Чи надад туслаач. Чи нэрээ зүгээр л дэвтэр штэ. Тэгвэл алив сонстоо түүнд захиа өгөх битгий хэл хажуугаар нь зүрхтүүдийг л зүрх зогсчих гээд байх юм. Ядаж яхад тэрнээс үнэртдэг англин үнээр ухаан балартуулчих шахна гэж. Гэхдээ Инг Чимэг намайг ер нь юу гэж боддог болоо. Энэ бодол миний санааг сүүлийн хэд хоног их зовоох боллоо. Хачин тоочоогүй амтан гэж боддог бол яана. Мэдгүй юм да. Хараач тэгдэггүй байхаа л гэж найдаж байна. Би математик дээр түнтэй цуг багшид үзүүлдэг ганц хүүхэд шүү дээ. Бас миний нүрлүү тэр томнууд дээрээ багшийн хажууд зогсож байхдаа гардаг гэдгийг нь би мэднэ. Ямар ч тач би захиагаа өгнө. Аавг тэгэл надад зөвшөөрөх хэсэг нь хамаагүй. Би өгнө. Учир нь Инг Чимэг маань тэнд өгөөрөх. Би яаж түүнийг бодохгүй хийж чадах юм бэ? Одоо ч үндэнд харагцаар л байна. Би өгнө. За, баяртай. Хайрт өдрийн тэмдэглэл минь. Эцэг нь дэвтэрнээс харцаа салгаж цонхроо чиглүүлв. Тэгээд Инг Чимэг захиа болоод явчих. Тэр урж авсан хуудснууд дээр л тэр тухай бичсэн байгаа. Одоо эхлээд дэвтэр дээр байгаагаа л уншаад дуусгачих. Хэмээн бодоод буцаад дэвтэр рүү харлаа. сарын 13. Сайн уу? Дахиад л Инг Чимэг захиагаа өгч чадсангүй. Ер нь өхөө болдог ч юм уу гэж бодож эхэлж байна шүү. Яах вэ? Яаж өгөх вэ? Дэрэгд нь очиод зогсчоор л хэлгүй юм шиг болчих юм аа би бүр. Нэрээ нэг чухал юм хэлгээ яг мартах гэж байна. Өнөөдөр чинь өгч чадаагүй нэг шалтгаан байсан шүү дээ. Монгол бичгийн багш яг даалгавар шалгахгүйгээр ангиас гарах гэж байхад нь би ардаас нь дуудаад шалгуулсан. Тэгсэн чинь багш буцаж орж ирсний ангийн бүх хүүхдүүдийг шалгаад унчихсан. Харин манай ангийнхан хийгээгүй байдаг байгаа. Би ер нь надаас өөр хүүхэд төр даалгаврыг хийгээгүй гэдгийг яаж мэдх юм бэ? Тийм үстэй. Бүгд над руу амар муухай харсан. Тэд нар надад дургу болсон байхаа. Бүр
Инх чимэг хүрлээ хоёр ч гэсэн над руу тэдэн шиг харсан гээд л бод. Яах гэж тэр нэг гарч явж байсан багшийг дуутуудаа. Тэгэд би одоо яаж тийм тэнэг байдалд орчоод захиа өвдөө. За өнөөдөр нэг иймэрхүү байлаа. Тэгж жагаад олзъя да. Баяртай. Энэ тэмдэглэлээс хойш хүүгийн бичиг муухай болж өөрчлөгснөөр барахгүй. Онсаар тавьж дэвтэртэйгээ мэндэлхээч болжээ. Яг би өөрийнхөө ямар тэнийг юм хийснээ санаж байна л та. Гэхдээ манай ангийнхан арай хэтрүүлээд байгаа юм шиг санагдаад байх юм. Би зүгээр л багшид өөрийнхөө хийсэн даалгаврыг л үзүүлсэн шүү дээ. Гэтэл өөрсдийг нь хохироосон юм шиг л харьцаад байх юм. Хэдэн өдөр дараалал ингэж байна. Яг бухимдсандаа тэгж байгаад болох байх гэж бодсон бүр даймжраад байх юм. Тэдний надтай хандах хандлага арай л хитрээд байна да. Энэ хэдэн өдөр намайг нэрээр манд дуутах ойлоод баг бүгд жахуу багшийн бууны нохоо гэж дуудсан гээд л бод. Надтай харьцдаг байсан хүүхдүүд бүр үг дуурхаач боллоо. Үгүй би ер нь яг тийм сүртэй зүйл хийгээгүй үсттэй. Хитэр ч одоо яагаад ингэж байгаа юм бол? За мэдгүй юм да. Гадаач хүүтэн болж байна шүү. Яг улирлын шалгалтаа өгчхөд энэ ингээс шилжээ. Ийм гэж яриач болохгүй. Аав ээжтэй ярилцах гэхээр ажилласаа бүр орой намайг унтах үеэр орж ирэх юм. Багшид хэлээгээвэл за багшичтэй. Гэхдээ тэгж байгаад улирлын шалгалт дуусгаад хэлэнтэй. Одоо бүр завсарлаганарч 50 сулгахгүй байдаг боллоо. Хичээлийн дундуур цаас шиднэ. Нөгөө нохоо мохоо гэсэн очор дуудана. Бүр нэмж торомжлно. Навшин юмтад. Бүгд навшин юмтад. Ялангуяа тэр хүрлээ бол ямар гэж чинь жоохон хүүхчиг савсалцуур увайгүй дээрлэх хүүхэн гэхээрээ тийм байдаг байна. Балуулаж авснаа дэвтэр дээгүр дүүрээ ирэж читэр. Одоо хитгэн хоног үлдлээ. Хитгэн хоног шүү. Тэгээд л энэ навшин сургуулаас зайлээ. Чи амтай байгаад надтай цуг манай сургууль дээр очдог ч болоос. Би маш их ганцаардаж байна. Эцэг нь хамгийн сүүлийн балаа маш чангадарж битсэн энэ өгүүлбэрийг уншаад өөрийн эрэхгүй санаалдхан тэрэ. Хүүгийн тухай дурсамж араараас нүдэнд нь харагдсан ч хитгэн хуудас үлдсэн байгаа дэвтрийг уншиж дуусгах хүсэлтэд дилдлээ. За, шалгалтын 7 хоног эхэллээ. Одоо өдөржин номын сан сууж бэлдэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол тэр ангид суугаад багшийн зааж байгаа юмыг ойлгоно гэдэг нэлээд хэцүү болж өрсөн. Тэгээд л бүр маш сайн бэлдэх хэрэгтэй. Харин номын санд бол зүгээр. Тэд нэр номын сан руу зүглэх байтугай бараар унж харахгүй. Гэхдээ тэр мөн хүрлээ. Шалгалтын 7 хоногийг хийсэн чинь миний хайж сууж муугаад өмнөх хийсэн бүхний мань уучлаарай гэдэг байгаамаа бас. Зүгээр л надаас хуулах гэж байгааг нь мэдгүй гэж бодсон юм байх та. Тэр нь туулуулж яснаас өгсөн минь дээр. Навшин сургуулаас навшин хүүхдүүдээс гарч явж байхдаа би эргэж хараад заавал нулим та. Бүр заавал шүү. Өнөөрэ сургууль дээр баг өдөржин шалгалтандаа бэлтгэхэр болсон болохоор би чамайг цүнхэндээ хийгээд сургууль руугаа авч явахар болсон. Тэгэхгүй бол аав ээж хоёр олоод уншчих бол яана. Ээж ч яхав. Аавл. Яа, аавыг миний өдрийн тэмдэглэлийг уншиж байна гэдэг төсөлдөө бүр санаа зовчихлоо. Чи аавын маань ямар мундаг гэдгийг мэднэ үсттэй. Тэндээс энэ хүртэл зүтгсэн. Бүр өдөр алгасалгүй. Яагаад ажил ихтэй байдаг? Яагаад оройтож ирдгийг нь би мэднэ. Амьдралынхаа төлөө, миний төлөө шүү дээ. Миний аав ч үнэхээр мундаг хүн шүү. За. Тэгээд энэ 7 хоногт гяс шалгалтаа өгч дуусаад энэ сургуулаас арилж үзэх юм. Өдрийн тэмдэглэл үүгээр дуусчээ. Хүүгийн эцэг гайхаж хоцорлоо.
Хамгийн сүүлийн хуудсан дээр өөрт нь эсвэл ядаж ээждээ зориулж бичсэн сүүлийн үг байх ёстой гэж таамагласан байв. Хүү маань намайг ингээд дэвтрийг нь уншаад сууж өгнө гэж төсөөлөөгүй учраас бичээгүй байж болох юм. Тэр бүр магадгүй амиа хорлохыг төлөвлөөгүй юм шүү. Асар хурдан болж өнгөрсөн байх ч боломжтой. Тэгээд л юу ч бичиж үлдээгээгүй тэмдэглэл нь ингээд дуусч байгаа биз гэж бодлоо. Гэхдээ юу болсон, яагаад түүн амиа хорлоход хүрсэн талаар бараг мэдэж чадаагүйдээ сэтгэл дундуур байлаа. Тэр талаарх бодол, таамаглал, дурсамжууд сонирхлыг нь энхэн зур дээзрэхтэй хүргэнэ. Амиа хорлсон тэр өдөр нь шалгалтын өдөр байсан шүү дээ. Хүү маань шалгалтаа өгөөд ирье гэж хэлээд гэрээс гарсан. Тэгээд орой ирсэн чинь тэгэхээр анги дээр нь ямар нэг юм болсон байж таарах нэ. Тэр мөн хүрлээгдэх хүүхдэл. Ерөөсөө сургууль дээр нь очиж ангийнхантай багш нартай нь уулздаг хэрэгэ. Гэхдээ би гэж ажлын хинхэгтэй амтан ядаж ганц өдөр гэртээ ирж ирчихсэн бол. Химийн бодлороо өөртөө ярилцаад нүдэн анин толгоос ихсэрлээ. Түүний тарих толгой хүүгийнхээ амиа хорлсон шалтгааныг мэдэж явах гэсэндээ өмнөхөөсөө хамаагүй сэргэг болжээ. Ямар тач таамаглал дэвшүүлж гаргалгаа гаргахад бэлэн байлаа. Хүй, би энэ хогийн савд байгаа цааснуудыг эрдээ суншаагүй байх юм шүү дээ гэж бодонгуудаа хогийн сав руу гараа сонгов. Гэтэл үүнтэй зэрэгцэн гинт гаднаас хаалга томоор онгойлгон сандарч гайхсан царайтай ихнэр нь орж ирлээ. Гартаа гар утас барьжээ. Гар утаснаас хүүхдүүдийн инээлдэг чимээ сонсогдно. Тэр орж ирснээ гар утсан дээрх бичлэгийг түүнд үзүүлв. Тос бичлэгт хүүгийнх нь яг энэ тэмдэглэлийн дэвтрийг хүүхдүүд хоорондоо гар бөмбөг шиг дамжуулан тоглож нэгнийх нь гар дээр буух мөчөд дэвтрийг аль нэг хэсгээс шангаар уншиж хүүхдүүд бүгд инээлдэцгээж буй үйл явдал гаргажээ. Харин хүн дэвтрийн араас цөхөрсөн янзтайгүй. Арай ядан дэвтрээ тэднээс булааж авахдаа хідэн хуудас урчглаа. Ургацсан хуудснуудад ороос хумгүй түүж аваад дэвтрийнхээ завсар хийв. Ангиар яг гарахынхаа өмнө цонхон талын салааны хамгийн урд талын ширээнд суух өөрийг нь шоолон инээж буй охин руу нэг харлаа. Тэгээд гарч одов. Нууцыг илрүүлсэн нь багшийн бууны нохооны нууцхан дурлал. Гисэн гарчигтай энэ хүү бичлэгийг хэдэн 100,000 хүн үзжээ. Сэтгэгдэл хэсэгт дийлэнхээр хүүхдийн тэмдэглэлийн дэвтрийг буцааж өгөөч. Яасан дээрлэх юм бэ? Тэмдэглэлийн дэвтэр гэдэг чинь хамгийн нууц зүйл байдаг юм гэсэн байв. Бадрун ирж цааш үзэж чадсангүй унтраалаа. Тэр юу ч дууралгүй хөмсгөө зангид зар сандал дээр суун. Оюун ухаан нь энэ асуудал тодорхой болчихлоо гэж үзсэн бололтой энэ тухай юу ч хөл бодогдно. Харин нүдэнд нь аль хэдийн мартагчсан сурагч байх үеийнх нэгэн дурсамж яг саяны бичлэг шиг тод харагдаж байлаа. Саяны үйл явдал энэхүү дурсамжтай дэндүү адилхан учраас ингэж буй бизээ. Эхнэр нь түүний энэ байдлыг анхааралтай ажиглаад өрөөнөөс гарав. Нэг хүүхдийг ангийнхнаараа тойрч зогсож байгаад юмыг нь булааж аван бибиэндээ дамжуулах. Тэгээд шоолж инэх. Тийм ээ, яг энэ үйл явдал одоо түүний нүдэнд харагдаж байна. Гэхдээ тэр юмаа булаалгасан нь биш. Булаасан нь байх нь тэрэ. Ангийнхаа хамгийн сул дорой хүүхдийн дотор өмдийг булааж аваад хоорондоо дамжуулж буй нь энэ байсан юм. Одоо тэр энэ хүүхдийн нэрийг ч сандаггүй. Харин тэр хүүхэд бэлгэрэгтнээ хоёр гараараа даран нуусан чигтээ араасангүй. Үүнээс хэдхэн хормын дараа түүний гарыг хүчээр холдуулаад бэлгэрэгтнийг нь бүгдээрээ шоолон инээж байсныгаа ч мартсангүй. Үлийн үр заавал эргэж ирдэг. Гэх хаанаас ч үлээ хинээс ч үлээ сонссон үг төрхөн зур бодогдоод өнгөрөв. Гол буруутангийн хутгын үзүр одоо хүрлээрүү биш, ангийнхруу биш, тэмдэглэлийн дэвтэрлүү биш, зөвхөн түүн рүү чиглэсэн мэт санагдаж эхэллээ. Тэр хідэн хором нулимсаа унгаахгүй гэж чадах чинээгээрээ твчв. Гэвч харуулсал, гашуудал, гимшил агуулсан нулимс нүдэнд нь цийлгэнэж байгаа доошилж сормусыг нь норгонд цаашлаад хацраар нь дамжин эрүүний доод хэсэг тогтсноо яг тэмдэглэлийн дэвтэр дээр
туслаа. Төгсөв.